За өглөөний мэндий. Ямар ч хүнд ер нь бол заавал шинэ үеийн залуучууд гэлтгүй юм тодорхойгүй байгаад ирэхлээрээ л олон янзын одоо асуудлууд гараад ирдэг те. Гэтэл бол банкнд бол бүх юм тодорхой. Хаанаас хаа өрөх нь тодорхой, юу их нь тодорхой. За, амжилт. Миний суурь бол компьютерийн ухааны салбарын хүн. Одоо банк болгоно л одоо гүйлгээний харилцааны одоо програмтай, системтэй. За ингээд нэг ийм програм технологи ороод ирэхээр цаг үеийн шаардлагаараа за энэ технологийн аюулгүй байдал аудиттай холбоотой бас ийм хэрэгцээ гараад тэгээд одоо ийм чиглэлийн хүмүүс хайсны нэг нь болохоор ингээм хамгийн түрүүнд би одоо банкнд одоо IT аудитор. Хуучин шиг одоо ингээд хүмүүс ихэнх нь ойлгох аудит гэл тэгэхээр хүмүүс айдаг тий аль эсвэл ингээд нэг тийм буруу зүрх юм дандаа хайж явдаг хүмүүс шиг ойлгоод байдаг. Одоо бол орчин үеийн ойлголтоор бол аудитор гэдэг нь ерөөсөө л таны ихтгэлд зөвлөгч, байгууллагынхаа ихтгэл зөвлөгч. Яавал та бид стратегид хүрэхин гэдэг дээр дэмжлэг өгч идэг тий. Яавал одоо илүү одоо үйл ажиллагаа бүтээмжтэй үр ашигтай ажиллахын гэдэг дээр нь зөвлөмж өгч идэг. Ийм ерөөсөө хамтын ажиллагаатай стратегийн одоо ихтгэлд зөвлөгч гэсэн үг байхгүй. 15 жил ингээд нэг тийм урт хугацаа. Гэтэ яаж одоо 15 жилиг өнгөрөөх гэхээр бас нэг уйдах залхдаг юм уу гэмээр авсан байна шүү дээ. Тэгээ аудитын хамгийн нэг онцлогтой сонирхолтой юм бас энэ юм байна гэж би бас ойлгоод байгаа байхгүй. Бид дандаа шинэ юм хийдэг байхгүй. Өөрөөр хэлэх юм бол хүмүүс аудитыг ойлгохтой. Ингээл нэг одоо өдөр тутмын яг нэг ажиллаа ингээл байнга тавтдаг гэж ойлгодог. Гэтэл бид нар бол ингээд шаал өөр юм дандаа хийж явсан. Ингээд уйдах завгүй өнөөдрийг хүрсэн юм биш тгээ би гэж бодогддог байхгүй. Шинэ залуучуудаа сургаж өгжүүлэх тал дээр за манай ахлах туршлагатай ажилтнууд ахлахууд ингээд анхаарах хэрэгтэй, жоохон тулж харьцах хэрэгтэй байна. Манай ажилтнуудын 56% ер нь бол энэ Gen Z гэж яригддаг одоо шинэ үеийн залуучууд эзлээд явж байгаа. За эдгээр залуучууд маань эдгээр шинэ залуу үе боловч мөн банкныхаа удирдах албан тушаал шийдвэр гаргах түвшинд бас ингээд дэвшин ажиллаад явж идэг нь бол бас манай банкны шинэ залуу үеэ дэмждэг эднэрийг одоо эдгээр хүмүүсээ сурч хөгжих карьерийн түвшинчдэр одоо ахих болцоог нэгж нээлттэй хангаж байдаг бас нэлээд ардчилсан одоо засаг хэлэл сайтай байгууллага гэж би бол хувьдаа бодож явдаг. Чидэртэй дөрөв туршилттай хугацаанд явж байгаа. Эхнийхээ сарыг л одоо давж штэ тэ. Тэгэхээр чи бусдаас угаасаа асуудаг үе чинь. Чи угаасаа бүх юмыг мэдэх албагүй байгаа үе чинь аахгүй. Тэгэхээр тийм болохоор яг энэ хугацаанд туршилтынхаа энэ хугацаанд бол аль болох бусд төвгөт чинь гэхээс илүү мэдээж хэрэг цаг заавын нэвтэйхэн байдлаар асуухгүй юу тэ. Тэгээд ажил нэлийн таалагдж байгаа. Тэгээд өмнө судалж байгаа болохоор нэлийн сонирхолтой байна. Манай бүхий л үеийн бүхий л төвчний одоо ажилтнууд тасралтгүй суралцах бололцоо хаана байна вэхээр Голомт банкнд байна. Голомт банк тэр нөхцөл бололцоог нь бүрдүүлдэг гэж ойлгож болно. Би бол өрсөлдөх ер нь бол өөртөө тодорхой хэмжээний сорилтуудыг тавиад тэрнийг болгоныхаар давж авах ийм одоо сонирхолтой гэх юм уу хувь хүний онцлогтой хүний хувьд энэ боломжуудыг байгууллагаас маань бас давхар бүрдүүлээд ингээд явхаар одоо байгууллага ажилтнанд бит хоёрын зорилго бол нэгдээд ирэхээр урт хугацаанд амжилттай ажиллах нөхцөл бүрддэм байна л гэж би ойлгож явдаг.